За бидний 14 дахь өдрийн залбирал Бурханаас холбох үедээ гэсэн сэдвийн дор залбирал явагдаж байгаа. За тэгээд одоо үргэлжлүүлгээ Бурхан бол амлалцаа биелүүлдэг гэдэгт итгэдэг. Сүнслэгээр цангамал байх үедээ бид өөрсдийн сэтгэл хөдлөлдөх бус харин Бурханы амлалтад түшиглэх хэрэгтэй. Бөгөөд уг цангамал байдлаар дамжуулан Бурхан таныг улам өндөр түвшинд өсгөж байгааг ухаарах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлд хөдлөгдсөн нөхөрлөл гүйхэн байхаас өөр аргагүй. Тиймээс хэцүү асуудалтай тулгарлаа гэж зүрх сэтгэлээ хүртэл хэцүү байдалд орж болохгүй. Ямар ч хүнд хэцүү нөхцөл байдал Бурханыг өөрчилж чадахгүй. Бид ямар ч нөхцөл байдалтай байсан Бурхан бидний амьдралд дүүрэн оршиж биднийг ивээсээр байх бөгөөд бид түүнийг мэдсэн ч мэдээгүй ч тэр үргэлж бидний талд бат зогсдог юм. Бурханд итгэхгүй аргагүй байх үедээ ч яв Бурханы өгнөөс салж холдоогүй. Тэр би түүний ургуулын тушаалаас холдоогүй. Би түүний амнаас гарах үгсийг өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандилсан гэж Яв 13-ын 12 дахь эшлэлээр хэлжээ. Хэдийгээр Бурхан таягдсан мэт сэтгэлдэл төрсөн ч гэлээ түүнд тасралтгүй итгэж найрцаар байвал энэ нь жинхэнэ мөргөл болно. Бурханы үгэнд иймхүү баттай итгэж байсан учраас Яв хичнээн хүнд хэцүү бидний хүнд хэцүү нөхцөл байдалд ч Бурханд үнэн чивээр байсан. Бурханд найдан тасралтгүй залбирахыг л жинхэнэ хүсэл найдвар гэж хэлнэ. Яв зовлон бэрхшээлийн дунд ч хүчрхэг итгэлтэй хэвээр байсан юм. Тэр намайг алгаж байсан би түнд найдах болно гэж Яв номны 13-15 хэлжээ. Хэдийгээр Бурханд хаягдсан мэт сэтгэлдэл төрсөн ч гэлээ түүнд тасралтгүй итгэж найрцаар байвал энэ жинхэнэ мөргөл болно. За бидний төлөө хийсэн Бурханы үйл бүхний бүү март. Бурхан хэдийгээр таны амьдрал ямар нэг тус нэмэр хүргээгүй байсан ч бидний гмийн золиос болгон Есүсийг өгсөн зөвхөн тэр шалтгаанаар та Бурханыг үргэлж магтах ёстой биш гэж юу? Бурханд мөргөл өгдөг гол учир нь Бурханы хүү Есүсийн загалмай мөхөл биш гэж юу? Харамсалтай нь бидний төлөөсөн Бурханы агуу гайхамшигтай золилт тэр үед болсон нарийн үйл явдлуудыг бид мартаад л амьдарч байдаг. Учир нь бид түүнийг мартдаг амьдралдаа бүр засаж орхичээ. Бүр ингэж амьдрахдаа сэтгэл хангалуун байна гэж Бурханы хүү Есүс загалмай дээр нас барахаас өмнө ч хамаг хувцас урж тасдуулан өөрийн ах дүүсийг танихгүй болтлоо ташуурдуулж хүмүүсийн элэг доо болсон бөгөөд өргөс тэтэн толгойдоо өглүүлэн нүүр нүдгөө нулимж байсан юм. Хүмүүс түүнийг хэрцгий тамлаж элэглэн дооглож адуу санднаас дорд үтсэн юм. Тэгэхэд Есүс төсөөлхийн аргагүй их цус урсган бараг бүхий л оюун ухаанаа алдсан байсан ч хүнд загалмайг нуруундаа өөрн дов толгойд өгсөн гарч өөрийн өрсөн тэрхүү загалмайдаа цовдлогдсон бөгөөд ингэхдээ цовдлох шийтгэлийн хамгийн дээд хэлбэр болох аажмаар тарчлан өөхөх шийтгэлээр шийдвэрлсэн юм. Түүнийг иймхүү цусаа урсгаж явахад зам дээр цугласан олон түүнийг хараан доромжиж багтаваа хандлаж шоолон инээлдэж байсан бөгөөд чи тэгэд үнэхээр Бурхан мөн гэж юу хэмээн элэглэж байв. Иймхүү Есүс хүн төлөвтний гэм үглэр үүрч явах тэр үед Бурхан хүмүүсийн балмад хэрцгий байдлыг харахыг хүсээгүй бөгөөд Есүс тэр үед иймхүү орд уу тавьсан юм. Бурхан та надад намайг юунд орхисон юм бэ? Хэрэв Есүс Бурханаас өөрийгөө аврахыг гуйн хашгирчин залбирсан бол биднийг аварч чадахгүй байсан. Тэр үеийн энэхүү хэрцгийллийг үгээр ч илэрхийлэх аргагүй юм. Бурхан яагаад Есүсийг үл тоомсоглон аимшигт хэрцгийлэл донд орхисон юм бол? Учир нь тэр бидний мөнхийн тамд унахыг хүсээгүй бөгөөд харин мөнхийн мөнхөд зөвхөн түүнд алдрыг өргөн амьдруулахыг хүссэн юм. Библи ингэж хэлж байна. Тэр нүглийг үл мэдгч боловч түүнийг бидний нүглийн төлөөс болгосон юм. Тэгснээр бид түүний дотор Бурханы хүртээх зөвхт байдал болох юм а гэж 2 дугаар Коринт номны 5:21 хэлжээ. Есүс бидэнд бүх зүйлийг өгөхийн тулд
өөрийнхөө бүх зүйлийг хайсан юм. Түүний үгсээр бид мөнхийн амь болж явсан. Зөвхөн энэ үнэл бидний Бурханд баярлаж талархан түүнийг магтахаас өөр аргагүй байдалд хүргэдэг. Иймд юунд нь талархах юм бэ? Дахин бүх хэлээрэй. За ингээ миний амьдралын зорилгоор бодож тунгаах бидэнд яаж ч мэдрэгдсэн Бурхан бол амьд оршигч гэж бодож тунгай. За би чамайг хязгаарч орхихгүй, би чамайг хязгаарч мартахгүй гэж Еврей 13-ын байгалийн юмд сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй болох учир нь тэр өөрөө би чамайг хязгаарч орхихгүй, мөн чамайг хаяхгүй гэж айлтсан. Ингээ өөрөөсөө Бурхан биднээс холдсон мэт санагдах үед бид хэрхэн түүний амьд оршин бууд итгэлтэй байж чадах вэ гэдэг тунгай. За тэгээ энэ зургийг ямар өчтөй зураг гэхээр энэ бол миний амьдралын тойрог юм. Амьдралын төвдөө би өөрөө шилбэг би өөрөө амьдралаа одоо удирдах гэж юм чи явчих. За тэгээ би өөрөө амьдралаа удирчснаа надад юу болсон бэ гэхээр энэ бол би маш их бардам бүхэл зүйлийг би өөрөө мэддэг. Бурхан гэж одоо байдгүй үгүй гэдгийг итгэхгүй. За тэгээд энэ амьдралын тойрогоос Бурханыг гаргачихсан ийм дүр төрхтэй. Гэвч Бурхан биднийг энэ гараа сунган үргэлж бидэнд туслахын төлөө бэлэн байж байгаа. Ингээ манай суугийг дагаараа дараагийн залбирал 15 дахь залбирлыг шимтэн сонсороо Бурхан ивэн